Од өндөр сувг тавтай морил би од хөтлөгч Инхбат. Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийг хүргэхээр хөтлөгч ганц өгөх бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors болон Эко үйлдэлийг ногоон оноогоор ураатай ногоон оноо байгуулалт төрийн бус байгууллага ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 бас телегоны од өндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргэе. За Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар бид бүхэн одоо Арлын Япон улсын 130 сая гаруй хүн амтай гэдэг. За энэ улсын үндэсний спортынх нь ноён оргилдээс салардаг. Одоо манай Монголын үндэсний бүхийн домогт аварга болох далаа даяын дархан даяар дуусгах их аварга Живждийн Мөнхбатын хүү даваа жаргалын талаар бэлтгэхэр боллоо. Тэгээд яг энэ нэвтрүүлгийг хийж яхад нөгөө бид нар бас хаяад анзаардгүй юм байна. Ягаад тэгэхээр нэг цаг үед амьдарч байгаа тэр домогт хүмүүсийн талаар тийм магадгүй дахиад нэг хичнээн жилийн турш энэ хүний талаар бол дэлхийд даяар мартахгүй шүү дээ тийм домогт талаар нь хүчрхэг байсан талаар нь энэ тогтоосон амжилтуудын талаар дурсаар л байх юм байна. Тэгэхээр бид өхөн энэ удаад өмнө нь нөгөө нэг Дамдин гээд жудо бүхийн тийм 1980 оны Москвагийн олимпиад мөнгө медаль авч ирсэн тэр хүний талаар ярьж байгаа хүүгийнх нэр дурддаг шүү дээ тийм. Тэгэхээр яг одоогийн дугаар маань хоёр дахь тохиолдол нь болж байгаа байхгүй баг аав хүү хоёр нэг нэвтрүүлгийн юунд хамтдаа дурсагдж байгаа тохиолдол нь тийм. За тэгээд Живждийн Мөнхбат аваргын маань хүү болох Сумогийн домогт аварга Хакухо даваа жаргалын тогтоосон Сумогийн амжилтуудаас ярихаар бэлтгэлээ. За ер нь бол ингээ статистик бол ингээ өдөр болгоноор хөдөлж идэг. Хоёулаа нөгөө нэг цагаан сарын барилдаануудын амжилтуудыг ярьж байгаа те статистик ингээ хөдөлж байгаа нь маш гоё харагдаад шүү дээ те. Түүнээс үүдээд өнөөдрийн дугаарыг бэлтгэсэн юм байгаа шүү. За Хакухо аварга бол 1985 оны 3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн. 85 оных. За тэгээд хэдхэн хоногийн өмнө 3 дугаар сарын 11-нд тэгэхээр чин одоогоос нь хэдхэн хоногийн өмнө 41 нас хүрж байгаа байхгүй 41 нас хүрсэн байна. 5 хүүхэдтэй айлын отхон хүү аав ээжийн хинц хүү. За Япон явган явтлаа бол аав ээжийнхэн голд нь унтдаг тийм л ирэх хүү байсан гэдэг. За анх 2000 онд Японд анх очихт нь бол одоо Сумогийн дивжэнүүд манай хүнийг бүгд голж исэн. Буюу дивжэндээ аваагүй гэдэг. Биеийн өндөр болон жин аль алинаар нь гологдоод исэн юм байна тухайн үед. Ингээ баг буцхын даваан дээр байсан чинь манай Сумогийн анх дагчдын нэг болох Көгшүүзэн Батбаяр гэж энэ хүн те. Энэ хүн дагуулж яваад сүүлийн нэг дивжэн дээрээ ачаад одоо хүсчилтэй. Ингэхдээ Монголын алдартай аваргын хүү байгаамаа. Энэ сайн бүх болж чаднаа гэж дивжэний багшийг нь гуйсан байгаа. За ингээд Сумогийн дивжэнд нь бол оруулж чадсан. Бараг л хамгийн сүүлийнх нь л дивжээ авах зөвшөөрсөн гэсэн үг байхгүй. Тэр дивжээ нь болохоор Миягино гэдэг юм дивжээ юм байна. За энд ороод бэлтгэлээ хийж эхэлсэн байна. За мэдээж манай хүний голсон дивжээний эсдүүд бол одоо хүртэл харамсдаг амаа байдаг нь бол ойлгомжтой. Дивжээндээ хүлээн авсан Аяката бол Тэнгэрийн ундаг хатгасантай адил байсан нь бол ойлгомжтой. Ийхүү Сумогийн хүнд хэцүү бэлтгэл сургуульд руу манай хүн орж эхэлсэн. За Асаширо давгд орж идэг аваргыг бол бид нар мэднэ. За манай нөгөө Японы Сумо бүхийн тайлбарлагч хийдэг байсан. Одоо тэр хүн бол одоо Японы судлаач гэж яддаг шүү дээ. Төмөр Батар гал тий. Тэр хүн чинь л одоо монголчуудад энэ Сумо гэдэг ертөнцийг бүр нээж өгсөн шүү дээ. Тэгээ бид чинь үнэхээр л энэ Асаширо давгд орж тий Көгшүүзэн Батбаяр гэх мэт энэ хүмүүсийн үйлдэлцтэй Сумог бол тэр аяараа анхаарч үзчихсэн ойлгомжтой. За тэгэхэд ерөөсө бусад бүгчүүдийн бол их анзаардаггүй байж те ганц нэг юм entertainment бүгчүүдийг бол хардаг л байсан болохоос ш. Үнэхээр хүчрэхгүүд нь бол манай энэ бүгчүүд байсан ойлгомжтой. За тэгээд Асаширо давгдорж аврах нэгэнтээ Сумогийн амьдрал бол зүгээр л алаан гэж хэлж ирсэн те. Үнэхээр алаан гэж хэлж ирсэн. Яагаад тэгэхээр тэр 130 сая хүнтэй би нөгөө олон ирчүүдтэй маш олон салбаруудад оролцож ажиллаж явдаг хүний хувьд хэлэхэд ирчүүд олноороо цугларсан газар худалчунд эмгтээчүүд цугларснаас 7 дор гэдэг байхгүй юу. Яагаад тэгэхээр үнэхээр хил ам ихтэй, үнэхээр өрсөлдөөн ихтэй, атаачтай ихтэй, тэгээ бяр хүчтэй бүх ургахан гардаг учраас ирчүүдийн бөөнөр цугларсан салбар бол үнэхээр нэрээ алаан байдаг. Тэгэхээр манай даваа жаргалын хувьд болохоор ингээ бэлтгэл хийгээд эхэлсэн. Тэгээд хэдхэн сарын дараа ихэд Көгшүүзэнтаа эргээд таарсан байна. Тэгээд Көгшүүзэн бол өөрөө бэлтгэлтэй бас өөр дивжэнд хариалдаг учраас ингээ бэлтгэлээ хийгээд өдөр болго уулзах чадахгүй л дээ. Тэгээ оруулж өгчөөд яваад нэг хэсэг байж байгаад эргээд уулзсан чинь бүр танихын аргагүй болцсон байсан гэж байгаа. Маш богино хугацаанд өөрчлөгдсөн. Би хаан задраад, жин нэмэгдээд өндрөөшөө бас ингээ бүр улам өндөр сайхан залуу болцсон юм шиг харагдж исэн гэж байгаа. За тэгээд аргагүй энэ бол аавынх нь те ээжийнх нь тэр удмын ген уусаа хаачих үед тий. За ингээд 2001 оноос ахуулаад түүнийг мэрэгжлийн Сумогийн барилдаан эхэлсэн гэж тооцож болно. Даваа жаргалын. Эцэг эхээс саяас нь тэр сайхан би хаа. А дээрээс нь тэр өгөгдлөө шүү дээ. Тэр гоё
гоё гэдэг чинь нөгөө нэг өөрийн тэр сумод бол илүү их бас юу үзүүлдэг те одоо нэг тэнцвэртэй байдал жин түлхэлт гэдэг ч юм уу энэ тал нь бол илүү их нөлөөдөг. Тэгэхээр тэр сайхан бие хаа гоё тааз дээрээс нь тэр ааваас нь ирж байгаа тэр агуу бүхий мэдрэмж биш үү те тэр мэдрэмж гэдэг зүйл бол өөрийг нь мэдээж замыг нь бол те дагуулаад явчихж байгаа. Сумогийн экспертүүд бол түүнийг ирээдүйн их авраг болно гэж хоорондоо ярилцдаг байсан. Хакхооч тэр одоо сумогийн авраг гэдэг цолонд төртөлгүй хүрсэн байгаа. Маш богино хугацаанд хүрсэн. 2001 онд анх барилдаж эхэлсэн гэж байгаа байхгүй 2001 онд. Тэгэл 2004 он гэхэд 2004 оны 1 сар гэхэд Жюре зиндаанд дэвшсэн. Тэгээ мөн оныхоо 5 сарын барилдаанд Сумогийн дээд зиндаа буюу Макоучи зиндаанд нэр дэвшсэн гэж байгаа. За одоо хэдүүлээ Сумог ингээ ойлгохын тулд би жоохон ухлаа л да. Ер нь бол ийм гурвалжин иймэрхүү гэж ойлгож болох юм бэлээ. За тэгээд 2004 оны 5 сарын барилдаа гэхэд чинь нэг сондгоос хараад болдог шүү дээ. 1 3 5 гэж жилд 6 удаа болж байгаа шүү дээ. Тэгэхээр Жюре зиндаанд дэвшиж орж ирэл 2004 оны 1 сард орж ирэл 1 сард барилдаад 3 сард барилдаад 5 сар гэхэд бүр Макоучи зиндаанд руу дээшээ гараад ирж байгаа байхгүй. За ингээ гараад ирсэн. За Макоучигийн бүтцийг сая тайлбарлаа те. Саньяко буюу дээд зиндаанууд гэж байдаг. Энд нь болохоор Якозуна, Озаки, Сикеваки, Комусуби зэрэг ийм одоо нэг цолтнууд те ингэж барилдаж байгаа. Эдгээрийг бол нийлүүлээд Саньяко буюу одоо нэг дээд зиндааны өндөр цолтой бөхчүүд гэж нэрлэдэг. 15 өдрийн тэмцээнийг бид нар башаа гэж нэрлэдэг байгаа те. Тэгээ 15 барилдаа хийдэг. За мэдээж 8-аас дээш тавах юм бол зиндаа өгсөн. 8-аас 7 ба түүнээс доош байх юм бол зиндаа буурна гэж явж байгаа. За энэ яагаад одоо саяны энэ Макоучи гэдэг зиндаа ч юм уу те иймэрхүү юмд яриад байна гэхээр энд бол ерөөсөө Сумогийн алдар нэр мөнгө те бүх зүйлс энд төвлөрдөг. Дээрэс нь нөгөө нэг төрөө буюу Ишио гэдэг байгаа. Ишио гэдэг байгаа. Ихэвчлэн яг энэ одоо техник дээр дивизион гэдэг юм уу те энэ зиндаанаас л тодорхой байдаг. Тэгэхээр тэнд бол үнэхээр нөгөө нэг амжилтаараа гэдэг юм уу те юугаараа одоо ялгаж гарч чадсан тэр усууд гарч ирээд байгаа баталгаа нь юм байлээ. Яг ерөнхийдөө л төрүүнүүд нь дандаа тэндээсээ тодорхой байдаг. Тэгэхээр одоо нөгөө нэг яг үзүүлсэн амжилтаар дээш нь гаргадаг нь маш шударгаар яваад байгаа юм л да те. За тэгээд мэдээж энэ Сумогийн түүхэнд үлдсэн шилдэг бөхчүүд бол бүгдээрээ энэ Макоучид ноёхж исэн бөхчүүд л байдаг тий. За тэгэхээр түүний хувьд бол Хакхо даваа жаргалын хувьд бол 192 см өндөртэй 158 кг жимтэй ийм монгол залуу тэр Макоучи буюу Сумогийн тэр дээд зиндаанд нийтдээ 45 удаа төрүүлсэн үнэмлэхүй амжилтаар 2021 оны 9 сард зодогт айлсан байдаг. За мөн гарамгаа барилдааны 3 дайчин барилдааны 1, уран барилдааны шагналыг 2 удаа хүртэж ирсэн. За 2007 оны 5 сарын 30 тэрээр 22хан настай байхдаа Монголын 2 дахь дээрэс нь Сумо бүхийн ертөнцийн түүхэн дэх гадаадын 4 дахь Якозуна бол бичигдсэн. Тэгэхээр гадаадын 4 дахь Якозуна гэж байна те. Тэгвэл Сумогийн түүхэнд байсан гадаадын иргэн 4 дахь Якозуна болж байгаа буюу хамгийн эхлээд Акибоно гэж Якозуна тодорсон. Араас нь Мусашимаро. Энэ хоёр хүн бол хоёулаа нөгөө хаваа арлын те нөгөө арсны өнгөөд бид нар хардаг шүү те ийм аваргууд байдаг. 3 дахь нь бол манай Сашиор аварга юм билэ. 4 дахь нь бол Хакухо гэдэг. Ийм 4 дахь аварга нь болоод 22 настай байхдаа тэнд гараад ирж байгаа аваргаар нь. За тэгээд Монголоос мэдээж 2 дахь одоо Якозуна болсон гэсэн үг. За үүнээс хойш Монголын олон сайхан аавын хөвгүүд бол Сумогийн аварга буюу Якозуна цолыг хүртсэн байдаг. Жишээлх юм бол Харума Пужи аварга байна. За Какюрио Анд аварга тий. Тэгээд Тирано Пужи гэх мэт одоо цаг үед бас энэ Хоширио гэдэг бас сайхан Монгол аварга Сумогийн дивжиний ноён оргил дээр бас заларч байгаа. За ингээд домогт аваргынхаа яг энэ Хакухо аваргынхаа тогтоосон Сумо бүх тогтоосон энэ рекорд амжилтуудыг хэдүүлээ. Одоо ингээд 10-аас 1 хүртэл жагсаацсан байгаа. Танилцъя. Түүний өмнө хоёулаа хамтран хэлж ярьчих. За тийм. За аюулгүй байдлын төлөө хамтдаа аваарай. Forward Motors өнөөдрийн дугаарыг ивент итгэж байна. За энэ компани нь 1999 оноос хойш одоо 26 дахь жилдээ, 27 дахь жилдээ хэрэглэгчтэй найдвартай түншүүлэн ажиллаж байгаа. За өнгөрсөн хугацаанд тэд тууштай хариуцлагатай ажилласны үр дүнд Японы улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байгаа. За дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд шууд баталгаатайгаар хүргэж таны автомашин тохирсон сэлбэг найдвартай үйлчлэгийг санал болгодог. За автосэлбэг гэдэг бол ер нь бол таны амнаас эрүүл мэнд таны гэр бүл эд хөрөнгөтэй шууд холбоотой зүйл учраас одоо оригинал тэм чанартай сэлбэгүүд байхгүй болохгүй. За мөн тэд сэлбэг борлуулагчид авто засварын газруудтай хамтран ажиллахад нээлттэй ер нь л урилга явуулж байгаа. Бүгдээрээ нийлээд ийм оригинал чанартай автосэлбэгээр хэрэглэгчтэй хангая гэдэг. За тэдэнтэй холбогдохын тулд 75 10 75 гаруй дугаар утсаар болон за мөн ТЭЦ 3 яг хойтол тэдний офис засварын газар нь байж байгаа. Тэнч очиод уулзах боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд домогт авраг Хакухо даваа жаргалын
сумогийн ертөнцид тогтоосон рекорд амжилтуудын талаар хэдүүлээ ярилцах гэж байна. За 1960-аас 1971 онд одоо 60-аас 71 оны хооронд гэхэр чин 11 жил баг 12 жил явцсан юм уу те. Энэ хооронд биш те. Нийтдээ 32 удаа төрүүлсэн их авраг болох Тайхо гэж авраг байгаа. За энэ Тайхо аврагын амжилтыг бол одоо энэ 2000 он гартал гэхэр чин баг 30 жилийн турш те. Ер нь бол бүр мөнхийн рекорд гэж хүлээмжшүүлдэг байлаа. Тэгээ тэр хүний амжилтанд хүрэх хүн бол дахид тодорохгүй гэж мөнхийн рекорд гэдэг байсан те. Гэхдээ рекорд гэдэг бол эвдэгдэх гэж тогтоогддог юм а гэж нэг гоё үг байгаа шүү дээ тий. За тэгэхээр домогт авраг Тайхотоо бол Хакухогийн хувьд бол тун сайхан харилцаатай байсан гэдэг. За тэгээд 2013 оны 1 сард Тайхо аврагыг нас барахаас 2 хоногийн өмнө Хакухо удаан хугацаагаар ярилцчихсэн. Түүнтэй ярилцсан гэдэг юм байдаг. Энэ үед болохоор Тайхо авраг Хакуход хандаад өөрийнх нь түүхэн амжилтыг те заавал шинжилэн тогтоогоорой хэмээн загсаан гэж ярьдаг. 40 гаруй жил эвдэгдээгүй байсан энэ алдарт 32 төрүүлсэн те 32 төрүүлсэн амжилтыг 2015 оны 1 сард Монгол хүн эвдэж байгаа. Тэгэхээр за 2015 оны 1 сар гэхэр чин тэрээр өөрөө 1985 оны шүү дээ. Тэгэхээр 30 настай хүн сумо бүхийн 40 жил эвдэгжээгүй амжилтыг эвдсэн гэсэн үг Монгол хүн те. За би энийг одоо нэг араас нь эхлүүлээд уншичээ. Жишээлбэл Акибоно гэдэг энэ аваргын хувьд болохоор 11 удаа төрүүлсэн байдаг. За тэгэхээр сумо бүхийн мэдээж нөгөө нэг дээд зэндаан төрүүлж байгаа тоог нь хэлээд байгаа шүү дээ. За Мусашимаро аваргын хувьд болохоор 12 удаа, Футабаяма аваргын хувьд 12 удаа, Важима аваргын хувьд 14, Такано Хана аваргын хувьд 22, Кетаноми аваргын хувьд 24. За тэгээ Асушури аваргын хувьд бол 25 удаа төрүүлсэн гэж 3 дугаар тэрэмлэгддэг. За Чионо Фужи гэдэг энэ аварга болохоор 31 удаа төрүүлсэн гэдэг. За Тайхо аварга бол 32 удаа төрүүлсэн байдаг. За тэгвэл Тайхо аваргын яг 32 удаа төрүүлсэн гэдэг амжилттай 2014 оны 11 сарын башид төрүүлснээр Хакухо зэрэгцэж ирсэн. 2014 онд. Тэрээр 2021 онд тайлсан гэж байгаа шүү дээ. Түүнээс хойш 7 жил. Ингээд нийтдээ нөгөө эвдэгдэхгүй мөнхийн гэж яригдчихсэн тэр рекордыг нь 32 байсан шүү дээ. 32 удаа төрүүлсэн гэдэг амжилтыг нь Хакухо даваа жаргал 45 болгосон. Тэ 45 32 гэдэг чинь дахиад дундаа 13 төрөөр утгыг алт болсон. Тэгэхээр чин 13 төрөө авахын тулд тэр хүн дахиад тэр хэмжээний маш их өндөр хариуцлага сахилга бат бэлтгэл одоо юу гэдгийг тэр форумдоо байх гэсэн ийм өндөр хариуцлага ирж байгаа шүү. Тэгэхэд энийг дааж чадах хүн нь Монгол хүн л байж л тэ тухайн үед тэ. За ингээд Хакухо авраг бол сумо бүхийн түүхэндх 45 төрөг тогтоогсон. Бодоо нөгөө нэг мөнхийн гэдэг рекордыг нь эвдэж дахиж мөнхийн гэдэг тодтолтой ямыг тавьсан хүн нь Хакухо даваа жаргал юм байна. За тэгээд түрүүн хэллээ те эвдэгдэхийн тулд рекорд амжилт гэж яригддаг шүү дээ. Тэгээд түүний араас бас ямар ч гэсэн дахиад 45 төрөг авахын төлөө энэ спортыг сонгож хичээлж байгаа залуучуудын хувьд бол маш том хан босч ирж байгаа те маш өндөр босго босч ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр 2021 оны 9 сар зодог тайлхтаа дээд зэндаанд 45 төрүүлсэн амжилттай байсан бөгөөд түүний энэ олон жилийн одоо олон төрүүлсэн амжилт магадгүй мөнхийн рекорд гэж одоо хүртэл хүмүүсийн дунд яригдчихэж байгаа. За яг хуу манай сая энэ дунд яригдлаа. Бүх цаг үеийн хамгийн их одоо төрүүлсэн аваргуудын 10 сая аваргыг дуртахад түүний одоо 4-р Асушури аварга 25 төрүүлсэн амжилтаар бичигдсэн байгаа. Тэгэхээр Асушури аваргын хувьд бол бас сумо бүхийн холбооноос хавчин гадуурхсан ч гэдэг те. Тэгээд тэгээгүй байсан бол энэ тоон одоо 25 төрүүлсэн гэдэг тоон бас нэмэгдэх боломжтой байсан гэж маш олон хүмүүс дуунагт үзэж өрдгөө. Асан аваргач гэсэн өөрөө Тайхо аваргын 32 төрүүлсэн амжилтыг эвдэх туйлын хүсэл эрмэлзэлтэй мөн боломж олцоо байсан ч гэж бас ярьдаг. За Хакухо даваа жаргал аваргын дараагийн одоо нэгэн тогтоосон амжилт бол Зэншо юшо буюу нэгч уналгүй төрүүлэх гэсэн энэ одоо статистик байгаа юм. За тэгэхээр Хакухо аварга бол нийтдээ 16 удаа 15 тэг буюу нэгч ялгагдaltaгүй төрүүлсэн тоогоор одоо энэ том рекордыг тэргүүлж идэм байна. За 1949 оны 5 сараас хойш нэг башид 15 өдөр барилддаг болгон зохицуулт орсон. Үүнээс өмнө харилцан адилгүй буюу ихэнхдээ нэг 10 барилдаан ч гэдэг юм уу те нэг башидаар 10 барилдаан 11 12 13 өдөр ч юм уу барилддаг байсан юм байна. Гэтэл энэхүү жигсаалтанд биш те. За хойноос нь гэх юм бол за Хагуро Яма за Цунэно Хана за Такано Хана гэдэг энэ хүмүүс болохоор нийтдээ 4 удаа 15 тэг гэсэн амжилтаар бичигдэж байгаа. 6-аад нь. За Асушури аваргын хувьд бол 5 удаа яг одоо 15 тэг гэсэн амжилттайгаар башоогоо дуусгаж ирсэн. 5 удаа ерөөсөө нэг ч ялгадалгүйгээр гарч ирсэн гэсэн үг. За тэгээд түүний өмнө бол Точиги Яма гэдэг аваргын хувьд болохоор 6 удаа. За тэгээд
Китанаоми, Чойно Пужи гэдэг аваргууд бол 7 удаа, за Путаяма болон Тайха аваргууд бол 8 удаа 15 тэг гэсэн амжилттайгаар башигаа дуусгаж ирсэн. Харин хоёрт одоо бичигдэж байгаа юм болохоор Тайха аварга, Путаяма гэдэг энэ аваргууд шүү дээ. Энэ хүмүүс болохоор 15 тэг гэсэн амжилттайгаар 8 удаа төрүүлсэн гэдгээ зэрэгцэж 2 дугаар тэрэмлэгддэг бол 8 удаа гэж яхад нь нэг тэрэмлэгдэж байгаа Хакухо аваргын хувьд болохоор 16 удаа. Ингээд даблдаа тавьчихсан. Тэгэхээр энэ ген гэдгээс бол хаашаа зайлахгүй гэдэгт бол хоёлоо бол тэ бүр маш олон дугаарууд нэвтрүүлгүүд хийсэн хүмүүсийн хувьд бол одоо бүр гараа өргөөл нэгдээд байгаа шүү дээ. Ген бол хаашаач зайлахгүй юм билээ. Гол нь тэр генийг яг зөв газар нь зөв чиглэлтэнд зөв салбарт нь оруулж тавьж чадах юм бол тэгээ мэдээж эртнээс эхлүүлж чадах юм бол энэ тоонуудыг чинь гүйцээж байгаа байхгүй. 16 удаа 15 тэг гэсэн амжилттайгаар төрүүлсэн. Энэ рекордын эзэн нь Хакухо даваа жаргал юм байгаамаа. За үүний ард бол дараалал нь төрүүлсэн гэдэг юм уу те? Дараалал башионуудад дараалал нь төрүүлсэн гэдэг амжилт яригдах юм байна. За Сумогийн түүхэнд 7 башио дараалал нь төрүүлсэн 2 тохиолдол байд юм байна. 7 башио дараалал нь төрүүлсэн. Тэгэхээр жилд чинь 6 башио явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр жилийн хувьд те бүтэн жил болж байгаа 6 дээд зэндааны барилдаанд тэрийг бол давж дийлэхгүй л байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо өөрийгөө бүтэн нэг жил надтай тий ингээд тасалтгүй үзэх хүн байхгүй шүү гэж байгаа юм. Тэгээ энэ байдаг нь хоёулаа Монгол бүгчүүдийн тогтоосон амжилт. Тэгэхээр Сумогийн бүхийн 7 бишээ дараасан тохиолдол нь хоёулаа Монгол хүн тогтоосон байдаг. 2004-өөс 2005 оны хооронд их аварга Асашиор 7 бишээ дарааланд үзүүлсэн. 6 нь нэг жилд буюу 2005 онд болсон. Тэгэхээр 2004 оны төгсгөлийн башинд нь төрүүлчихэд 2005 онд болсон бүх башианууд бүгдэнд нь төрүүлсэн. Ийм рекордыг Асашиор давтарж эзэмшдэг юм байна. За жилд болдог 6 башигийн бүгдэнд нь төрүүлсэн цор ганц тохиолдол байдаг нь Асашиор давтарч. Цор ганц. Энэ тохиолдол ганцхан удаа л болж исэн юм байна. За тэгэхээр 2010-аас 11 оны хооронд Хакухо аварга мөн 7 дараалан төрүүлж байсан бөгөөд үүний дөрөвт нь Зэншо Юшо буюу 15 тэг гэсэн амжилтаа үзүүлсэн. За 7 бишээ тасралтгүй дараалсан хүн нь бол одоо Хакухо даваа жаргал 10-аас 11 он 2010-аас 11 он мөн Асаширо давтарч 2004 оноос 2005 он гэсэн одоо зүйлтэйгээр нэгдүгээр нь энэ хоёр маань хамт бичигддэг. За 6 бишээ дараал төрүүлсэн гэх юм бол Тайхо аварга 1962-оос 1963 он за 1966-аас 1967 онд харин бас энэтэй зэрэгцээд Хакухо аварга 2014-өөс 2015 оны хооронд 6 бишээ дараалж төрүүлсэн гэдэг амжилтаараа бас бичигддэг. За ийм рекордын эзэн юм байна. За нэмэлт барилдаан гэж бас болд юм байна. За энэ болохоор нөгөө тухайн башиодо төрүүлэх бүхэн тодорхохгүй буюу те. Одоо жишээл 14 нэг гэсэн амжилттайгаар энд нэг хүн бичигдээд 14 нэг гэсэн амжилттайгаар бичигчингууд хиндэн төрөх бүхэн тодорхойг болчих шүү дээ. Тийм учраас нэмэлт барилдаан гарч хинэн төрүүлэх вэ гэдэг тодорхойлдог. Тэгвэл хамгийн олон нэмэлт барилдаан хийсэн гэдэг энэ үзүүлэлтэн дээр Хакухо бас нэгт бичигддэг. За яаж юм нэхлэр ер нь бол энэ тохиолдолд 2 бүх үлддэг, заримдаа 3 бүхч үлддэг юм байна. 3 ч юм уу 4 ч юм уу те ингэж болд юм. Одоо жишээлбэл 13-2 гэсэн амжилтаар те 3 бүх 4 бүх үлдчих тохиолдол бас гарч ирсэн. Тэгэхээр нэмэлт барилдааныг хийгээд хэн энэ башин эзэн болох вэ гэдгээ хийдэг. Тэгэхээр хамгийн олон удаа нэмэлт барилдаан хийж байсан бүх бол Хакухо аварга бөгөөд нийтдээ 10 удаа барилдаж ирсэн. Тэгэхээр түүнтэй зэрэгцээд бас л тийм амжилттайгаар тэр башиуд бас тэргүүлэх гээд гарч ирсэн бүхчүүд байсан гэсэн үг. Тэгээд хэн энэ башиуд төрүүлэх юм бэ гэдгийг нэмэлт барилдаанаар шийддэг. За тэгсэн чинь хамгийн гол нь шүү дээ, нийт 10 удаагийн нэмэлт барилдаан хийснээс 6 тохиолдолд нь өрсөлдөгчөө ялсан хүн Хакухо даваа жаргал. За түүний ард бол одоо алдарт их аварга Такана Хана гэдэг энэ аварга бас 10 удаа нэмэлт барилдаан хийснээс 5-д нь ялж байсан юм байна. Тэгэхээр 6-ад нь Хакухо бас ялж дээр нь бичигддэг гэсэн үг. Тэдний араас бол одоо Китанаоми аварга бол 8 удаа нэмэлт барилдаан хийсэн. Түүндээ 3 ялж 5 ялагдсан. Акебона аваргын хувьд бол 7 удаа нэмэлт барилдаан хийсэн. Түүнээс 4 ялж 7 ялагдсан. За Мусушимара аваргын хувьд бол 7 удаа нэмэлт барилдаан хийгээд 1 ялж 6 ялагдсан гэх мэт. Энэ нэмэлт барилдаан гэдэг чинь бас тухайн хүний маш өндөр сэтгэл зүй шаарддаг. Тэ? Одоо дахиад чамтай адилхан энэ башаа төрүүлэх дахиад нэг хүн байгаад байна те. Үнийг ялцгаа тэгвэл башаагийн аваргыг аваа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи нөгөө талд чи маш өндөр том сэтгэл зүй бас байх юм байгаа юм. За хоёлаа за нэг рекорд ярьчаа тэгээ хамтраа хэлчих ярьчаа тийм үү. За хамгийн олон ялалт авсан бүх гэж бас нэг статистик байгаа юм. Тэгэхээр энэ яадын гэхэлэр бүх цаг үеийг оруулдаг буюу нөгөө all time те life time гэдэг нөгөө сумо бүхэд хөл гიშгснээс ахуулаад зодог тайлах хүртэлх бүх хийсэн барилдаанда хамгийн их даваа авсан бүх нь хэн вэ гэдгийг тодорхойлдог гэсэн үг.
За тэгэхээр домогт авраг хахгүй даваа жаргал үүнийг бас тэргүүлдэг юм байна. За яасан гэхэлэр за би зүгээр 10 бүхийг нь хэлчихэ л та. За Тирао гэдэг энэ аваргын хувьд болохоор 1979 оноос 2002 он хүртэл гэж нийтдээ 80-аар бодохлоор чинь 23 жил тийм 23 жил сумод барилдахдаа нийтдээ 860 даваа авсан. За тэгэхээр Тайхо аваргын хувьд болохоор 872 даваа. Тайхо аврагч нь л те 872 гээд 9 төр бичигдэж байна. За тэгээд Аминишики, Вакано Сато за 914 даваа гэх мэтлэн ингэж явж байгаад за Кайо аваргын хувьд болохоор 2-т бичигддэг. За 1988 оноос 2011 онд барилдсан. Ингээд нийтдээ сумо бүхийн дивжин дээр 1047 давааг авснараа 2 тэрэмлэгддэг. Кайо ч юу байх шүү? Озеки байх шүү. Озеки үү те. За тэгвэл Кайогийн хувьд 1047 даваагаар 2 тэрэмлэгдэж байгаа. Тэгээ бүх цаг үеийн сумогийн хамгийн их даваа авсан бүхчүүдийн 2 дугаарт 1047. За тэгсэн чинь 1187 буюу түүнээс дахиад 140 даваагаар илүү бичигдэж байгааз. Энэ хүн болохоор хакхо даваа жаргал 2001 оноос 2021 он хүртэл буюу сумогийн дивжинд орж ирсэн цагаас нь зодог тайлсан цагийн хүртэл ингээд бодглохлоор 1187 даваа авсан гэдэг. За хоёлаа хамтаа ярилцъя. За тийм. За өнөөдрийн дугаарыг маань Ногоон оноо байгуулалт төрийн бас байгуулах ивент итгэж байна. За энэ байгууллага нь 2013 онд байгуулагдаж тогтвортой хөгжил, байгаль дээлтэй, эко, ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага байгаа. За энэ чиглэлээр нийгэм тустай сайн дурын оролцоог дэмжих зөв далд хөтлөх зорилготой платформыг хөгжүүлэн ажиллаж байгаа. За Green Score Nature гэдэг аппликейшн байгаа. Энүүгээрээ ногоон оноо цуглуулад за тэгээд энэ ногоон оноо байгуулалт төрийн бас байгууллагатай хамтран ажилладаг хамтрагч байгууллагын бүтээгдэхүүн үйлчлэгээс хөнгөлөлтөө авах ийм боломжийг олгож байгаа юм байна. За ногоон оноо гэдгийг алхалт, ногоон худалдаа авалт, ногоон тээвэр гэх мэтчлэн байгаль дээлтэй их дэлхийгээ хайрласан энэ үйлдэлээр цуглуулах боломжтой. За энэ Green Score Nature гэдэг аппликейшнийг мэдээж аппликейшны бүх дэлгүүрүүдээс татж аваад тэгээд ногоон оноогоо цуглуулад тэгээд хөнгөлөлт урамшуул авах боломжтой юм байна. За нэг жишээ хэлэхэд Монцоос витамин үнгүү авч байгаа гэсэн байлээ. За тэг зөндөө олон байгууллага байх шүү гэлээ те хамтарч ажилладаг. За ер нь их дэлхийгээ хайрна гэдэг бол хүн болгоны үүргээ. За зүгээр л үүргээ биелүүлснийхээ төлөө ингээд хөнгөлөлт урамшуул авах боломжийг олгож байгаа. За энэ байгууллагатай баярлалаа. За баярлалаа. За түүний дараагийн нэгэн одоо эвдэгдэхэд бэрх амжилтын нэг нь болохоор сая ярьлаа шүү дээ хоёлаа Макучи Зинда гэдэг. Макучи Зинда бол дээд дивизион буюу нөгөө нэг шилдэг яг үзүүлэлтээр гарч исэн 42 бүхэн л тэр дээр ирэмлэгддэг. Тэгээд сар болгон тэр 42 бүх чинь ингээд муу азүүлтэй байсан хүмүүс нь доод зиндараа гунаад доод зиндараас нь сайн амжилттай хүнд дээшээ гарч ирээд дахиад шигшмэл барилтаа болол гэдэг гэсэн үг. Гэтэл Макучи Зинданд шүү дээ те хамгийн олон ялсан бүх гэдэг тийм бас статистик байдаг. Жишээлбэл Хакухо аварга 1187 давааг сумогийн дивжинд орж ирсэн цагаас хойш хүртсэн шүү дээ. 1187. Тэгвэл 1187 давааных нь шүү дээ, тэ. 1093 даваа нь тэр чигтээ Макучи Зинданд давсан даваа. Тийм үү. Тэгэхээр 80-д даваал дээд зиндараа гараад ирчихсэн байгаа байхгүй. Тэгэхээр бүр үнэхээр өндөр амжилттай байгаа байхгүй. Тэгэхээр Макучи Зинданд хамгийн олон ялсан бүх гэдэг одоо энэ үзүүлэлтийн бас тэргүүн дээр нь Хакухо бичигддэм байна. Одоо жишээлбэл түүний ард Чиони Фужи гэдэг энэ хүний хувьд болохоор 1975-аас 1991 оны хооронд барилдсан. Тэгээ Макучи Зиндан буюу тэр дээд шигшмэл 42 бүх юм одоо тэр барилдаан дээр чинь те орж ирээд нийтдээ 879 удаа одоо спортынхын түүхэнтэй амжилтынхын түүхэн 879 удаа одоо ялт авч ирсэн бол биш ээ 807 удаа. Тэгэнгүүт Кайогийн хувьд болохоор 879 удаа Макучи Зинданд ялт авсан бүхэн. Гэтэл Хакухогийн хувьд болохоор одоо энэ сумо бүхийн түүхэнд 1000-аас дээш гаргасан ганцхан тохиолдол нь буюу 1093 удаа энэ Макучи гэдэг тэр дээд Зинданд нь ялт авсан бүхэн Хакухо юм байна. Тэгэхээр одоо энэ үзүүлэлт рүү бас төгөх гэж нэлээл олон дор ээж бараг нэг 20 жилийн хөдөлмөр хүнээс шаардж байгаа зү тэ. Одоо ингээд хараад хийзээч эвдэгдэхгүй юм шиг бодогдоод байна. Тийм. Гэтэ энэ бол нөгөө нэг юм дахиад нэг алтан гац гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хүмүүс урд нь одоо яг л манай энэ Хакухо даваа жаргал асшаар аврах шиг те энэ хүмүүс чинь Таягийн амжилтыг те эвднэ гэж Таяга аврагын амжилтыг эвднэ л гэж боддог байсан бол одоо хүмүүс гарч ирэхдээ бүр ихнээсээ те Хакухогийн амжилтыг эвднэ гэж дахиад зорилго нь дахиад нэг гоо цаашаа гарч байгаа байхгүй. Энэ бол хүн төрөлхтний хувьд энэ спортын хувьд бас маш гоё тийм одоо урам те юу гэдгийг тэр зүйл нь л те зорилго байна шүү дээ те. Тий.
За тэгээд дараагийнх нь болохоор нэг жилд 6 башаа болдог тий 6 башаа болдог. Башаа бүр нь 15 өдрийн барилдаантай. Тэгэхээр дээд зиндааны бүгчүүл жилд 90 барилдаан хийдэг гэж байгаа. Хойло түрүүн буруу батсан биш үү? Оо тийм ээ 90. Тий 90 барилдаан хийдэг гэж байгаа. Тэгэхээр жилд хамгийн олон даваа авсан бүгчүүдийг жагсаах юм бол хамгийн олон даваа авсан. Тэгэхээр чин 90 барилдаанд хамгийн олон даваа авсан бүгчүүдийг жагсаах юм бол дөрөвдүгээрт нь тааяхоо 81 даваа авснаар бичигддэг. Тэгэхээр чин 90 барилдаанаас 81 давааг нь авч ийн гэсэн үг. Жилд болж байгаа. Тэнгуул тааяхаа аварга бодлого 1963 онд 81 удаа одоо тэр жилд барилдсан 90 барилдаанаас 81 удаа даваа авснараа дөрөвт бичигддэг. За Хакухогийн хувьд болохоор мөн ялгаа байхгүй 81 давааг бол 2014 онд авч ирсэн. Тэгэхээр одоо бүх цаг үеийн тэр амжилтын дөрөвдүгээрт айл 2014 онд хүрсэн байсан гэсэн үг. За Китанаоми гэдэг энэ хүний хувьд болохоор 1978 онд 82 гэдэг давааг аваад 3 дугаарт ирэмблэгдсэн. Тэгсэн чинь Хакухо 2013 онд тэр 82 гэдэг давааг нь авсан байсан. За тэгээд Асашүрэ аваргууд болохоор 2005 онд нийт 90 барилдаан хийдэг тэр одоо бүтэн жилийн башаанаас нь те 84 давааг нь авсан. Ингээд бүх цаг үеийн 2 дугаарт ирэмблэгдсэн. Гэтэл Хакухогийн хувьд нөгөө нэг карьерийн хугацаа дуусаагүй байсан учраас 2009 онд аль хэдийн тэр 86 гэдэг давааг нь авцсан байсан. Тэгээд 2010 онд бас 86 удаа гэдэг давааг нь авцсан байсан. Ингээд жилд 90 барилдаан дээд одоо тэр чинь шигшмлүүдийн дивизоных нь те дээд хамгийн дээдлэлт нь 90 барилдаан хийдэг бол 90 барилдаанд нь 86 удаа давааг нь авсан буюу нэг жилд хамгийн олон удаа давсан бөхөр одоо Хакухо даваа жаргалын хувьд бол одоо 4-р байр, 3-р байр, одоо 1-р байр гэдэг юм уу тэр бүх амжилтуудын бүгд ингэ хийгээд гарцсан байгаа байхгүй. Тэгээ нэг дээр одоо жилд 86, 90-86 гэдэг бол маш өндөр статистик тийм. Дөрвөн унсан байна шүү дээ. Тий. За ийм байгаа. Тэгэнгүүт л нөгөө японочууд чинь яг өмнөнийг маш гой сонирхолтой болгох гээд хувьчлал гаргаж ирж байгаа. Хувьчлалаар буюу тухайн хүний жилд үзүүлж байгаа амжилт, тухайн хүний одоо бүтэн карьерийнхэн турш үзүүлсэн амжилтыг хуваар тогтоогоод ирэхээр бас сонин тоонууд гарч ирдэг. Одоо нэг цаг үед хүчтэй буудаж гарч ирээд тэгээ байхгүй болцсон. Гэтэл хүчтэй буудаж гарч ирчихэд тэрийгэ тогтмолоор барьсан хүн магадгүй бүр тийм дээд бүр ингээд аваргын хэмжээнд биш гэсэндээ амжилтаа яг нэг иймд ингээд бариад яваад идэг хүмүүс. Тэгээд тууштай удаан байгаа гэх мэтлэн те. Энүүгээр нь хүмүүсийг гоё ингэж бас статистик нь гаргаж ирсэн байгаа байхгүй. Энийг болохоор 1927 оноос хойш Сумогийн системд өөрчлөлт орсон. Тэгээ өмнөөс хойш бүгчүүдийн даваа унааны харьцааг хуваар илэрхийлж эхэлсэн байгаа юм. За энэ нь болохоор бас жагсаалт гарч ирсэн. Тэрээр 1093 ялж 199 унсан буюу нийтдээ нөгөө нэг бүх 1187 барилдсан гэдэг чинь тэр давсан байда барилдаа хийсэн гэдэг. Тэдний бүгдийг тооцож жагаад тэгээд түүний амжилтыг энэ хүн бол 84.6% амжилттайгаар одоо Сумо бүхийн ертөнцид байсан гэдгийг нь бичиж байгаа байхгүй 84.6%. За тэгсэн чинь нөгөө Тайхо гэдэг аваргын хувьд болохоор 83.8% гэж хэлдэг. Тэгэхээр энэ маш том бас статистик юм байна. Ялалтын хувь юм байна. Ялалтын хувь. За нөгөө Футабаяма гэдэг байгаа шүү дээ. Энэ хүний хувьд болохоор 80.2. Үнэхээр алаад байсан нь үзүүлээд байсан уу юу гэдгийг нь хувьчлаад гаргаад ирэнгүүт 3 дэрэмлэгдээд 80.2%. За тэгээд түүний араас 79.6%-аар Асашүрэ аварга 4-р дэрэмлэгддэг. За Хагуро Яма гэдэг энэ хүний хувьд болохоор 1937-оос 1953 гээд бүр эрт угаац те. Гисэн ирнээсээ энэ хүмүүсийн амжилтуудыг ингээ орлоод таацсангууд энэ хүн 77.3% гэж явах жишээний. За Катанаомигийн хувьд болохоор 76.5% таагаар 6 дугаар дэрэмлэгддэг гэх мэтчлээ. Одоо тэгээ энэ яаж нэхлэр нөгөө нэг ялсан, унсан, давсан, унсан гэдэг тоонууд нь хамт яваад байгаа байхгүй. Одоо жишээл Асашүрэ аваргууд болохоор 596 давсан, 153 унсан. Гэхдээ барилдаа хийсэн тооных нь цөөхөн боловч ялтын хуваар нь харахаар өндөр гарч ирээд байдаг тийм. Гэж ихсаасан гэсэн үг шүү. Гэтэл түүн дээр нь 1093 ялаад 199 унснаар 84.6% амжилттайгаар мөн ялгаа байхгүй Хакухо нэгдүгээрт нэрэмлэгддэг юм байна. За тэгээд Йокозуна цолтоогоор оролцсон тэмцээний тоо гэж байгаа. За тэгэхээр Йокозунад хүрсэн. Тэр Йокозунагаараа одоо хичнээн тэмцээнд оролцсон юм бэ гэдэг тэр тоогоор нь чагсаах юм бол Хакухо аваргын хувьд бол энэхүү амжилт ирээдүйд эвдэгдэхэд бас л хэцүү амжилтуудын тоо гэж Сумогийн экспертүүд үздэг. Аварга цолтоо 84 башууд барилдсан гэж байгаа. Тэгэхээр 84 башааг ерөнхийдөө жилд 6 башаа гэж бодхолоор дор хаяж тасралтгүй 14 жилийн турш тасралтгүй Йокозуна
гэдэг цолтоогоор байсан гос. Түрүү та хэллээ шүү дээ, тэ. Нөгөө нэг үзүүлэлт нь унаад эхлэх юм бол авраг цолоо дааж чадахгүй байгаа хэмжээний учраас цол нь буурдаг гэдэг шүү дээ, тэ. Тэгэхээр цолонж буураагүй тэгэхээр тэр авраг цолоо дааж чадах хэмжээний амжилтаа үзүүлээд байсан. Дээрээс нь одоо нөгөө зодог тайлаагүй энэ хугацаанууд нь нийлээд 14 жил энэ хүн Yokozuna цолтоогоор тэр нөгөө нэг Makuuchi буюу дээд зэнданых нь шилдэгүүдийн дивизионных нь толгой дээр бичигдэж явж. За тэгэхээр Китанаумигийн хувьд болохоор 63 одоо башиод барилдсан гэдэг амжилтаар 2 дугаарт бичигддэг. Choyana Fuji-гийн хувьд болохоор 59 одоо башиод тий Yokozuna цолтоогоор барилдсан гэдэг. Taiho аваргын хувьд болохоор 58 гэх мэтлэн. Тэгээ Akebono 48, за тэгээ Asashiro 42 гэх мэтлэн ингэж бичигддэг бол Hakuho аварга 2 дэрэмлэгдэж байгаа тэр Yokozuna цолтноосоо даруй 21-ээр илүү буюу 84 башиод одоо тасралтгүй аварга цолтоогоор барилдсан гэдэг амжилтаараа дахиад нэгдүгээр дэрэмлэгддэг. 14 жил гэж. Нэг хүний зүгээр нэг карьер шүү дээ. Бүр тийм тий. Бүтэн хүний карьер дээр тэр авраг цолтой байсан юм гэсэн үг. Тийм. Тэгэхээр Yokozuna цолтоо оролцсон тэмцээний тоогоороо 3 дэрэмлэгдэж байгаа хүн уул. За 4-өөс нь эхлэе заяа. 4 дэрэмлэгдэж байгаа хүн Taiho авраг 58. За 3-д байгаа хүн 59 гээд нэг гэх юм уу те. Гэтэл 3-д байгаас хүнээсээ 2 түчгэж байгаа Yokozuna Kitaнаумигийн хувьд болохоор 59 63 гэхээр нэг 4-өөр илүү гарсан тий. За гэтэл Kitaнаумигийн хувьд болохоор Hakuho аваргаас даруй 21-ээр гээд бүр ингээд тасраад холдоо явчихж байгаа байхгүй. Нэгээр 3-аар нэг 4-өөр ч юм уу ингэж нөгөө нэг аваргууд рекордо дахиад ингээд Yokozuna цолоо ингээд эвдэж явж исэн чинь Hakuho аваргын хувьд бол дахиад бүр ингээд 21 гээд голдоо дахиад бүхэл хэмжээний 20-30 хүнийг оруулж ирэх хэмжээний тийм том рекордыг нь Hakuho аварга тэнд бичсэн байх нь байна. Амар. Тэ ярих юм байхгүй. Би тэр Kaio гэдээ бохоо шүү дээ. За Kaio ч бол Ozaki юм уу тий? Ozaki. Миний л санахын тийм. Гэхдээ маш тийм гоё бүх байсан байхгүй. Тэгвчтэй гоё бүх байсан, даруухан юу гэдгийг тий. Тэгээд авраг болох гэж одоо бүр баг хэдэн жилч одоо үтсээ мэдэхгүй байна. Хүн бол авраг болчаасаа гэж хүсэлсэн. Ер нь Япончууд ч хүсэжсэн, монголчууд ч хүсэжсэн. Монголчууд ялангуяа их дуртай шүү дээ. Kaio тийм дулаахан царайтай хүн байдаг гэл тий. Яг тийм. Тэгээд сүүлд нэг за чи нэг төрүүлсэн юм аа. Тэрний дараа нь чи нэг 12 илүү 13 төрүүлчих. Тэгэх юм бол Yokozuna өгийг хэлчихдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөөт чинь тэрийг биелүүлээд тэгээд тэгтээ уйлж исэн. Би авчлаа гэж бодоод. Тэгэхэд нөө Yokozuna-гийн зөвлөл нь оролдоод өгөөгүй байхгүй. Тэр үнэхээр харамсалтай тийм болж исэн. Тэгээд яг тэрний дараагийн башуу дээр нь цаадах чинь 50% хүрдгүүч илүү дээ. Тэнгүүд цаа Yokozuna-гийн зөвлөл зөв шийдвэр гаргасан байна энэ гэдэг бас юм ярьжсэн санагд. Тэр бол шууд сэтгэл зүйн хэлж шүү дээ. Тэр хүний тэр нөгөө нэг бүр ингээд эцсийн зорилготой ингээд ингэдэм билсэн нөгөө эцсийн зорилготой хүн тэ бүр ингээд зарим нэг кинонууд гардаг шүү дээ. Ингээд бүр ингээд зорж явж байгаад очсон. Тэгээ одоо юу гэж гээд хоосордог. Тэр нэг аим шиг юм биш. Одоо нөгөө нэг Солонгосын нэг бас яг жоохон сэдвэн буурууч гэсэндээ те нөгөө нэг бүр ингээд их нэрийг нэгсэн хүнийг ингээд хөөж явсаар байгаа тэгээ ингээд дуусгадаг те тэгсэрнээсээ л дуусаад яг ингээд яг хоосордог штэ ингээд уйлал ингээд нөгөө зориг байхгүй болчдогтай адилхан. Тэгэхээр тэр нөгөө нэг зоригтой хүрчээд Yokozuna гэдэг зоригт хүрнэ гэж магадгүй Hakuho хувьд бол анх бодож исэн бол тэнд хүрчээд цаашаа гарах хайсан амжилт нь ямар ч байх байсан юм бэл. Гэтэл энэ хүний бодол нь гэдэг юм уу тэр зориг нь ил гаргаагүй ч гэсэнтэй харж исэн юм нь тэр хол байсан учраас энэ бүх үзүүлэлтүүд чинь толгойдор ингээд 20-30-аар нь холдуулаад тавьдсан байх юм шин. Тэгэхээр ганхнаасаа бол зүгээр Yokozuna болно гэдэг тийм бодолтой байгаагүй байхгүй. Тэрнтэй адилхан одоо манай Монголын үндэсний бүхий маань аваргууд ч гэсэндээ тий авраг гэдэг цол чинь ямар том цол юм бэ гэдгийг одоо хүртэл бид нар харж байна. Маш сайхан астангуу зөндөө төрцөн байна. Эдгээр маань одоо авраг хөрөх болсон доо гэж одоо хараал идэг гэтэл авраг гэдэг босго ямар том юм бэ? Бас тий ийм зүйлүүд яваал байдаг. За хоёул сүүлийнх нь нэг рекордыг ярьчаа тэгээд за одоо сүүл хийх үү тий. За энэ дээр болохоор дараалсан ялалт гэдэг том юм байгаа. За энэ дээр болохоор яг ингэж байгаа. Дараалан ялсан тоогоор алдарт авраг Futabayama гэдэг нь шүү дээ тий. Энэ хүн 69 даваагаар нэг түчигддэг юм байна. За тэгэнгүүт 2 дугаар байранд 63 дараалан ялсан амжилтаар Tanikaze болон Hakuho нар хамт ордог гинэ. За 2010 онд шүү дээ тий. 11 сарын башио. За энэ башиаг манайхан бас үзсэн бол санаж байгаа. 60 хэд 3 гэсэн үү? 63. Тий. Тэгсэн чинь энэ болохоор 2010 онд 11 сарын башио гэж болсон.
Энэ башаа эхлэхэд Хакухо аварга 62 дараалан давтсан гэсэн 62 дараалал давсан гэдэг амжилттай байгаа юм. За тэгээд 62 дараалан давсан амжилттай байжгаад нөгөө нэг Футаяма ч болохоор 60 гэж байгаа шүү дээ. Тэгэхээр манай хүн 62 байгаа юм. За энд хөрн гэдэг чинь өөрөө дахиад нэг 7 даваа дахиад нэг башаа тасралтгүй төрүүлээд ч юм уу ингээд толгой дээр гарчих гээд шүү дээ. Гэт ингээд явж ирсэн. Яагаад сая 2-т бичигдсэн бэ гэхээр 62 даваад тэгсэн чинь яг энэ 62 даваатаа гэдэг амжилтаар явж байгаа тус тэмцээний 2 дахь өдөр нь таны хэлж байгаа нөгөө нэг Майги Шира гэдэг шүү дээ. Майги Ширагийн нэгээс босч барилдсан Кисено Сато гэдэг энэ бүхтөө барилдаад унаад тэгээ энэ амжилт нь тэр хүрээ зогсчихж байгаа байхгүй. Тэгэхээр Кисено Сато яагаад японочдын хувьд ийм нөгөө нэг юм баатар нэм шиг ингээд байдаг вэ гэхэлэр Кисено Сато энэ том амжилтыг нь бас зогсоосон гэдгээрээ тэнд бас нэг хүний амьдралыг те нөгөө тэр барилтаа нэг тэгээ унтснараа тэр хүний амьдралыг бас нэг өөдөн татнагдаж шүү дээ. Кисено Сато бол тэгээ тэр үеэл бас мэдээж өөрөөс нэг юм сэтгэл зүйнээ тэр юмараа японочдод таттгэл байсан. Гэхдээ одоо Хакухо аваргын энэ том амжилтыг зогсоосон гэдэг нь тэр хүний карьерт бас маш том өндөр одоо тийм амжилт гэдгээр бас бичигдэл явчихж байгаа байхгүй. Кисено Сато ч нэг монголчуудыг харахаар хамгийн юм хөдөлж байдаг. Тий. Нэг нэг бүх байдаг байсан. Жохоо үндэслэх үзэлтэй л хэрэг шиг байгаа бас тий. Гэтэ тэр чинь зөвхөн дивжэн дээр. Бусад газар бол бүгднтэй сайхан найзууд юм шиг үлээ. Өө тий. Тэгээд цаадах чинь бас Якузуна энэ төр болдог штэ. Ер нь бол дараагийн Якузуна монголчуудын юг зогсооно гэсэн хүлээлттэй тийм бүх байсан болов. Магадгүй тэр тийм бүхийг японочдод их чөлөөсөн байж магадгүй. Одоо манай Монголын үндэсний бүхүүд хэрвээ яг Японы бүх те ингээд эвдэгдэхгүй тишнээ амжилтыг тогсоо. Одоо манай мөнхөд аваргын, баян мөнх аваргын те нарийн дамтай аваргын гэх мэтлэн энэ том аваргууд рекордыг эвчээ тэнд сууд байвал бас нэг сайхан те энэ рекордыг нэмдээ дахиад цааш нь гарч нэг Монгол хүү удахгүй гарч ирэх бахаа л гэж ард түмэн хүлээн шүү дээ. Тэрнтэй адилхан. За тэгээ манай Хакухо давж байгаа аваргын хувьд болохоор өөрийн карьерийнхаа туршид ердөө 5хан удаа Майги Ширэ цолтон уусны нэг нь энэ тохиолдол юм байлээ шүү. За их аваргын одоо баг эвдэгдэхгүй байх хэмжээний амжилтуудыг ярихад энэ байна. Дээрээс нь 130 сая гаруй хүн амтай улсын үндэсний спортын рекордыг нь Монгол аавын хүү эзэмшдэг гэхээр үнэхээр бахархалтай сайхан байдаг. Энэ цаг мөчид сумогийн амжилтуудыг Монгол залуучууд бас шинжилэн тогтоосоо л байгаа. Яг энэ цаг мөч ч гэсэндээ. За үүний нэг жишээ нь би энэ Тамаваши мөнх хөргөл гэдэг бүхийг бас энд онцлие. Мэргэжлийн сумод нэг ч өнжилгүй 1763 удаа барилдаж Генесийн нүм бичигдсэн. Энэ үзүүлэлтийг нь манай Тамаваши мөнх хөргөл гэдэг Монгол залуу эзэмшдэг шүү бас мэдээд авахд. Гимтэйг үг гэсэн үг. Тийм, мэргэжлийн сумаа бүхэд нэг ч өнжилгүй 1763 удаа барилдсан. Үүнийг нь Генесийн нүм бүртгэж авсан байгаа. Мөн Тамаваши мөнх хөргөл эзэмшдэг бас нэгэн рекорд нэх юм бол хэдхэн хоногийн өмнө Макучи буюу дээд зиндаанд хамгийн олон барилдаан хийсэн бүх боллоо. За түүнээс өмнө Кёкутенхо нэг цэвэг нэм гэдэг чинь те энэ бүх маань 1998 оноос 2015 оны хүртэл барилдахдаа 1470 гэсэн амжилтаар рекорд эзэмшдэг байсан. Тэгсэн чинь манай мөнх хөргөлийн хувьд 1471 болгож шинжилж энэ үзүүлэлтийг цаашаа өргөжлүүлэн авч явж байгаа. За дуусаагүй байгаа, карьер нь өндөрлөөгүй байгаа гэсэн үг. Мөн тэр Макучи зиндаанд 99 тэмцээнд зодглосон үзүүлэлтэр цэвэг нэмтэй зэрэгцээд байгаа. Түүний урд гэх юм бол Озики асан Кайо 107, Якозуны асан Хакушо 103 гэсэн одоо тоогоор башог дээд зиндаанд хүч үзсэн үзүүлэлтээр одоо бичигддэг юм байгаа. За энэ Тамаваши мөнх хөргөлийн хувьд болохоор Макучи зиндаанд 1 удаа, за Жиро зиндаанд 1 удаа, за Макучи буюу дээд зиндаанд 2 удаа төрүүлж исэн ийм амжилттай. За тэгээд түүнийг болохоор шүү дээ Японочууд төмөр хүн гэж очилдог. Учир нь нэгч барилдан алгасалгүй 20 жил тууштай барилдахад битэж гимтэхгүй байх хамгийн чухал шүү дээ. За тэгэхээр энийг бол одоо бас манай энэ Тамаваши мөнх хөргөл гэдэг хүн тэнд бас тогтоож авч явдаг аа. За Якозуна цолтонг давсан бүхэд олгодог энэ алтан од гэдэг тийм шагнал байдаг. Энэ шагналыг нийтдээ 8 удаа авсан. За тэгээд тусгай шагналыг 5 удаа хүртснээс гадна дээд зиндаанд хамгийн өндөр буюу 37 настайдаа төрүүлсэн амжилтын бас эзэн энэ Тамаваши мөнх хөргөл гэдэг хүн маань байдгийн шүү. Тийм үү? Тий. За ингээд ер нь бол 130 сая хүнтэй энэ үндэсний одоо японочдын үндэснийх нь спортын одоо энэ том амжилтуудыг манай энэ Монгол бөхчүүдийн маань үр удам залуучууд ер нь бөхчүүдийн удамж гэлдэг манай энэ одоо юмд тууштай байх те юмд хариуцлагатай байх гэдэг энэ том зүйлийг бол манай одоо үндэсний одоо сумогийн бүхэд одоо барилдаж яваа энэ аваргууд маань гаргаж ирсэн. Үүгээрээч японочдод монголчууд тэр хүмүүсээр төсөөлөгддөг болцсон юм.
Тийм учраас өнөөдөр бид нар нөгөө саяны ярьж байгаа манай Ford Motors компани гэх мэтлэн тий монголчуудад итгэх итгэлийг энэ хүмүүс маань тэр японочдод бүрдүүлж өгсөн. Тийм учраас одоо Японтой харилцах тэр холбоо, засгийн газрын төвшөнд одоо юу гэдгийг бизнесийн төвшөнд, эдийн засгийн төвшөнд гэсэндээ бид бүхэндээ харилцах энэ том гүүрийг манай мэдээж энэ японочдын спортодтэй хүндлэгдэх энэ аваргууд нас тодруулж өгсөн. Энэ бол цаагаараа харагдахгүй байгаа гэсэндээ хувь хүний амжилтаас нь илүү бас монголчуудаа японочдын хоорондын харилцаа нөлөөлсөн тэр том соёлын нөлөөлөл гэдэг юм уу те тэр зүйл бас байгаа гэдгийг хэлхэн зүйтэй байна. Тэгээ ер нь монгол бөхчүүд маань сумууд очихоор их амжилт гаргаад байгаа нь харагдаж байгаа тий. Тэнгүүд монгол хүн яг хариуцлагатай тууштай ажиллаад эхлүүл юу хийж чаддаг вэ гэдээ харагдаад байгаа байхгүй. Ер нь монголчууд гадаадд очихоор амжилт гаргаад байна гэж яриад байдаг. Тэр чинь яг тухайн орныхоо одоо юу гэдгийг соёл, хариуцлага тэр бүх юмд автаад тэг яг тэр дэг журмын дагуу ингээд юм хийгээд эхлүүл хүн монгол хүн амжилтанд хүрээд байгаа нь эндээс харагдаад байгаа. Тэгэхээр бидэнд нэг юм жоохон юм дутагдаад байгаа ч тийм. Жоохон юм дутагдаад байгаа. Тий. Ер нь бол яг энчэнэ байхдаа чад жоохон залгартчаад тийшээ гарахтаа хариуцлагыг яг хэрэгжүүлээд байгаа байхгүй. Энчэнэ бас тийм байцгаа л та. Тийм шүү дээ. Тэгэх юм бол бид нэр орой дээр гарах боломж байгаа байхгүй. Тийм. Одоо тэгтээ гоё сонсогдож байна. Салбар болгонд манай залуучууд гарч ирээл те. Үндэсний бүхүүд маань ч тэр ер нь бол төрөл бүрийн спортууд дээр одоо манай энэ хөдөлмөрийн баатар болсон таквондогийн охин байгаа гэх мэтлэн те. Тэгээ бүр шатраар манайх чи ямар үлээ. Сүүлд одоо манай Монгол банхар хүртэл яаж яваа билээ. Тэгэл пилартаар хүртэл их авраг болж байгаа шиг гэдэг шиг те. Ер нь бол ингээд салбар болгонд одоо ингээд манайхан харьцангуй одоо юу гэдгийг тэр зүйлээр хичээллэх нөхцөл болцоонд бүрдээд тэнд нэг юм өмнөх үеуд нь гараад тэр үеуд нь дараа үеүдээ түшээд гэх мэтлэн энэ гоё холбоо юмуд ингэж явсаар хагаад одоо салбар болгонд бас гоё амжилттай явж байгаа залуучууд маань маш их байгаа шүү. Та нараараа бас бахархаж байгаа. Тий. За баярлалаа гэнэ. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа Ford Motors болон Ногоон оноо байгуулалт төрийн бас байгуулах ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг мата бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр зам 83.3 107 хөтөлбөрийн од өндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.